Монгол Улсын ерөнхийлөгч хүрсэхэн уриалгаар 1 тэрбум мод тарих энэ ажлын хүрээнд болон өнгөрсөн хавар манай авто хороноос нэг айл нэг мод гэсэн хөтөлбөр гараад хэрэгжүүлж байсан. Өнгөрсөн хавар 2814 мод тарьсан бид нар. За энэ удаа бид нар энэ ажлын хүрээнд үргэлжлүүлээд явж байгаа юм. Гэхдээ одоо өнөөдөр бол хороодын автын зөвлөлийн дагалгавар маань энд 28 хүн цуглаад ажлын албатгаар нэлээд 30-аад хүн цуглаад Сүрэлэнгийн захиргаатай хамтраад мод тарих ажлыг зохион байгуулж байгаа. За энэ хамгийн гол зүгээр мод тарихтаа төдий биш. Автын зөвлөлийн дагалгавар маань өөрөөсөө сургалтанд хамрагдж байгаа. Модыг яаж тарих вэ? Яаж нөхөө бэлтгэх вэ? Ямар одоо хөрс шороо бэлтгэх вэ? Ямар модыг яаж тарих вэ гэдэг аргачлалын хувьд сургалтанд хамрагдаад ингээд нэг 30-аад мод бид өхөн тарьж байна. За ингээд автын зөвлөлийн дагалгавар маань энэ ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. За энэ автын зөвлөлийн дарга маань цаашдаа энэ сурсан юм уу? Одоо хороон дээр очиод мод тарьж байгаа автуудаа дэмжиж зааж зөвлөх ийм зорилготой энэ ажлыг өнөөдөр үндэсний зэс Сүрэлэнгийн захиргаатай хамтран зохион байгуулж явж байна.